Одоо Чингэл халуун байна. Айгу халуун байна. Улаанбаатарт өнөөдөр чи юу л 26 билүү? Тий 26. 9 сарын 26 өнөөдөр Улаанбаатарт нэлээд хүүтэн байна гэсэн. Энд бол айгу халуун байна. Ямар сандаа ингээд дээлийн удирглаад өмссөн явж байна. Одоо тэгээд би нэг юм хэлэх гэсэн. Монгол одоо ингээд намаа ингээд явахаар хүн болгон маш ихээр ингээд бүр гайхаж хараад за барыг одоо энэ юу хүн бэ л гэж бодоодох шүү байна. Тэгээд би бол өнөөдөр ингээд дээлээр өмсөж энэ хятадын газар нутагт явж байгаадаа маш их ихтгэлтэй, маш их бардан байна. Айгу монгол хүн бол төрсөндөө би өнөөдөр их бахархаж байна. Энэ олон хүмүүс намаа хараад байгаа болохоор тэгээд манай монголчууд хаач явсан гэсэн гой үндснийхээ дээлийг өмсөж цааш юм бэ. Үндснийхээ дээлийг өмсөд хаач явсан гэсэн бас монгол хэлээр бахархаж яваарай гэж хүсмээр байна. Бидний Монголын хувц гоё шүү дээ. За, орё. Сая 17 оны 3 сард сая төгрөгөөр 8 орон аялаад явхад бид нар бол дандаа хямдхан вагонуудаар явж байсан. Тэгээд заримдаа бүр суудлахгүй, ямар ч суудл байхгүй, бүр газар сууж ингэж явж байсан. Тэгэхээр хажуугаар одоо яг тэнд одоо бидний өнөөдөр суух гэж байгаа яг одоо суух гэж байгаа хурдан сүнгэндэг галт хэрэг. Энэ бол хажуугаар сүсгсгсг гэж яваад исэн. Энд нэг сууж үзхийсэн гэж бодож байсан. Тэгсэн чинь ашгүй сая одоо орцоос хөхөд хүртэл 87 оноор одоо нөгөө сууж үзхийсэн гэж бодож байсан богоонд одоо суух гэж байна. Энэ мангар хурдан уучлаарай мангарыг муухай өгчлээ. Маш хурдан явдаг галт хэрэгээ. За манай баяра. Ороо. 以免发生危险，车长根据列车停靠站台。今天这个水货啊，就是水啊，不站着了，我看那个。 Автобус нэг ёоноор явлаа. Нэг ёоноор яваад за хэдэн буудлын ч 5 6 буудал явлаа. Нэг ёон гэдэг маань Монгол мөнгөөр 375 төгрөг. Тэгээд автобус нь бол маш саадгүй их гоё явдаг юм байна. Хамгийн гол нь бүх автобус нь цэглэгаан бензин өрж цэглэгаанаар тэгээд бас хямд мөртлөө маш хол замыг туулж ин сайхан юм аа. Тэгээд үнэхээр энэ хөхөт бол хөгжиж байгаа газар юм аа. Сайхан ер нь бол их жижиг одоо Монгол улсынхаар ярих юм бол сум нэг аймгийн сум хэмдээнд л ордын гин тэгсэн чинь их том барыг Улаанбаатараасаа том. Тэгээ ийм сайхан автобус суугаад яваад ирлээ цөөхөн байт юм байна. Тэгээд хамгийн гол нь автобус нь яг цагтаа 9 минутын дараа гэсэн бол 9 минутын дараа 1 минутын дараа гэсэн бол яг 1 минутын дараа утсан дээр юм аппликейшн байт юм байна. Тэр аппликейшнээр нь шууд хэдэн цагт хэдэн минутанд ирнэгээд ирдэг юм байна. Ой. Ийм л байвал хөгжих юм байна да. Одоо юу яалаа? Ах эгч нартайгаа нийлээд хоёр дүүтэйгээ ингээ гуруулаа, тавуулаа, орц руу явлаа. Тэр гоё дээл өссөн. Одоо орцын вагон цугаад тэгээд явлаа. Вагонд нь ороод ярина. Зүүн өртөн дээр. Зүүн өртөө. Бүх хотын зүүн өртөн дээр байна. Маш том юм. Манай зурлаач авах тэгээд энэ айгүй том газар байна. Нэг сая хүн ирж ийн гэсэн үг. Жил дүү? Тийм. Нэг сая хүн. Гэхдээ гадаадын жуулч дандаа. Үгүй. Энэ одоо гадаад энэ өмнөд орноос их ирнэ. Энэ Ханган одоо энэ Гуандун энэ одоо Бээжин, Тэнжин гэдэг одоо энэ чинь олон газараас бүр ирнэ. Би нэг юм асуухаар мартсан байна. Бид нэр онгоохоос өмнө ороод ирлээ шүү дээ. Одоо тантай. Монгол хүн иргэнийхээ үнэлгийг паспортаа үзээд энэ Чингисийн онгон руу үн төлбөрөөр ордог. Тий. Хятад хүн болон гадаад хүмүүс мөнгө төлж ордог. Мөнгө төлж. Одоо яг тийм хэвээр байгаа. Тийм хэвээр. Би бол одоо паспортаа үзүүлээд би Монгол гээл ингээл ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо монгол хүнийг бид өвөг дээдсэн хүндэлсэн дахиж байна, дахихаар орж байна гэхэд тэрний хэлж хүмүүс зөвшөөрөх ёстой. Тэгээ зөвшөөрж одоо зөвшөөрж. Наа чи
жинхэнэ нэг монгол хүн гэдгээр омгших бас нэг хүнийг тийм. дотоод сэтгэлийн асаах бас нэг юм мундаг бодлого гоё шүү те. Тийм ээ тийм. Одоо гадаад хүн хэдэн төгрөгөөр орох уу? Одоо тэгэхээр манай энэ чинь энэ хоёр газар дан бүгдээр оруул чинь 180. 180 Нэг хүн үү? тийм. 180 онод ч одоо бараг 60 70 мянган. Тий 60 70 мянга гэсэн үг монголоор манахаар. А бүр гадаад одоо нэг Европ хүн ч гэсэн адилхан уу? Адилхан. Хятад хүн Европ хүн ч байсан гэсэн 180. 180. Монгол хүн бол үн төлбөргүй. Өнөө төлбөрөөр ор. Ийм л мундаг байна да. Тийм шүү. Монгол хүн бол төрсөндөө бахархаж штэ. Энэ бол одоо бид энэ чинь бас бид энэ бас нэг чармайлаа гаргаж байна. Ангандаа бол ордсын монгол хүнээс авахгүй. Нэг инглээр өөр хүн санал гарч үгүй. Танаас чинь одоо Чингис хаан дахидаг монгол хүн бид чинь одоо Чингис хаан дахидаггүй монгол юм уу? Тийм ээ. Ингэсэн чинь өөр монголыг одоо ахгүй гэдэг. Инглээр өөр мод орны бас ирж хөөе. Энэ Чингис хаан чинь бид бүхнээ Чингис хаанлаа. Биднээ өгдөөдсөн. Ингээд хэлхийн бас таарж шүү. Ой тэгвэл одоо энэ одоо бүх монголчуудаас дэлхийн монголчуудаас барахгүй гэж тогтоосон байна. Энэ хоёр жил тогтож байна. Анх бол ер нь бол авдаг байсан юм аа. Зөвхөн ордсын өөр монголчуудаас авахгүй гэж байсан юм байна. Тийм. Нэлээ маргаа үүссэн нэ. Тэр чи одоо бүр энэ жармын бол бүр өөрөө бас хүчлэх хэрэгтэй. Энэ санал юугаа дамжуулах хэрэгтэй. Тийм байх шүү. Тэр нь бас их чухал те. Гүйл бол энэ төрийн бодлого тогтоодог улс чинь чиний учрыг мэдэхгүй. Чамайг ойлгохгүй. Бид айл болохоор илүү мөнгө авъя л гэж бодсон шүү дээ. Ийм олон хүн ирж нэг хүн 180 ёо. Энд чинь одоо бас орлого оруулна шүү дээ. Ийм байна шүү дээ. Яг л одоо бол тэгээ одоо тэр орж ирсэн мөнгөөр л ингээд тийм байгуул тэгээд энэ ойр орчмоор ногоожуулаад ингээд орж ирсэн мөнгийг тэр чигээр нь л эндээ тэр чигээр энэ дээр жарна тий. Өөр тийшээ мишээ эндэж хувааж өгдөг мөнгө байхгүй. Энэ одоо энд ажилдаг улсуудын цалин энэ тэр юу бүр энэс өгж байна. Энэ жосноос. Тэгвэл одоо засвар энэ тэр хийх үү? Энэ одоо бүр тэгээ шинээр бүтээн байгуул тэгээд яваад орж ирсэн орлогоос тий энэ мөнгнөөс нь жар. Гээл татвар гэж улсаас ерөөс батдаггүй тий. Тэл татвар одоо тэр манай энэ юунэ бол байхгүй. Гэвч тэр энэ эжигнэлтийн юм хүмүүс бол байна. Байгаад эргээд энэ манай энд тусгай гайлын явдлын довчоо бай. Энэ гайлын явдлын довчоонд орсон мөнгөний эргээд энд нь зарчих. Бүр энэ зарлалтан зарчих. Ер нь бол их зөв юм. Ер нь ингээд нэг альва зүйлийг бүтээн байгуулалт хийчээд нутаг орондоо бүтээн байгуулалт хийчээд тэрэндээ жуулчдад цуглуулад тэндээс орсон мөнгөө тэр нутаг устаа тэр нутаг устаа иргэдэд ажилчдад ингээд бүтээн байгуулалтыг хийгээд энэ хамгийн зөв. Тийм шүү. Одоо бол бодлого. Их сайхан нэг эргэлтийн чагд хүрч байна шүү. Тий. Одоо энэ чи одоо 100 одоо манай нэг сая хүн орж ийн. 1 сая хүн мөнгө чинь хэдий мөнгө 180-аар тооцвол одоо чинь таамгүй хүн. Бараг 10 сая бараг 20 сая орчим. 20 сая орчим шүү дээ. 20 сая орчим гэдэг нь манайхаар хэдий? 20 сая орчим гэдэг чинь одоо ястан байна. Одоо 20 сая гэдэг чинь манайхаар чи бараг 200 шүү. 20 сая. Тэгвэл одоо таны чинь 3 сая хүнтэй шүү дээ. Тий. Танай 3 сая хүнтэй чи одоо нэг дахин илүү болов одоо чинь одоо 20 сая энэ мөнгө орж ирнэ шүү дээ. Энэ 20 сая мөнгө энэ жардал энэ тэр хүнд бүр хэрэглээд энэ хүнд хөлөс цалин олгоод одоо энэ засаа бас тийм энэ засаа. Одоо энд ажиллаж байгаа хүмүүсийн хөлс цалин бол хангалттай сайн уу? Нууц бол хамгийн бага нь хэдэн төгрөг ах вэ? Хамгийн бага надагтаа 3000 ён олон ба. Сард уу? Сард. Өдрийн 8 цаг ажиллах уу? Яа, энэ ажиллагаан харын илүү ажиллаж магадгүй. Манай эндхийн усууд чинь одоо өрлөөгийн заримдаа одоо энэ өвөл одоо намрын орой болоод одоо орой нээж өгвөл жууны юм бол одоо 6 цагаар 7 цагт бүр үүдний. 7 цагт үүдний сөний оройг нь 7 цаг. Тэгээд тэр илүү цагтаа бас орой авчих уу? Орно. Тэр одоо бас нөхөр өгнө. Нөхөр өгч. Тэгвэл бас цалин бас сайн л юм байна тий. Эндхийн цалин одоо дооргүй. Одоо манаас бол өнгөрсөнд энд ажиллаж байхад бол баг нэг төм болох юм байна. 10,000 yen. Яанах. Нэг сар ажиллахад уу? Одоо та юу?
Одоо манай ажиллаж яхад одоо бид одоо амар тэтгэвэр гарсан тэдий байхгүй. Та нэр ямар албан тушаалаа хэлээч одоо ажиллаж исэн үеийнхаа? Би одоо энэ Чингис хаан Содолгооны хүрээлэн гэж байна. Манай энэ Содолгооны хүрээлэнгийн захирал байсан. За. Энэ одоо тэр алтан дашуураа одоо унгааж явах тэр. Алтан дашуураа унгаад энэ улсууд одоо аваад өгье гэхлээр нь одоо авч хэрэггүй гэж байна шүү дээ. Ингээд одоо тэр зургууд нь дагаад одоо энэ зүтэн болчихсон. за Слайд. Энэ бол чагуу гэдэг. Энэ дахиалга яг ихэд дахиалгын үед ийм хэрэгэлдэг. Энэ ихэд дахиалгууд энд их хариу 30 юм байна. Тэнгэрийн дуу дуулан гэж хэлнэ. Тэнгэрийн 12 дуу гэж дуулна. Тэгэхэд 50 гэж энэ төр зархад хийгээд ингэ явдаг нэг самаа. Ерөнхийдөө мэдээд байгаа. Тэгэхээр нарийн ойлгоод явчихгүй. Тэгэхээр хасаа. Тэгээд жарлагын сэлэм гэж. Үнэн дээр энэ жарлагын сэлэм гэдэг бөөгийн сэлэм. Энэ тэнгэртэй харилцахад заавал одоо энэ сэлэм хорон дээр Одоо манайгаар тяншаар адилхан. тийм шүү. Энийг хөр одоо тэнгэртэй харилцах нэг бааж сөрмө дөөш үргүүл одоо тийм байна. Энэ одоо алтан ургийн вангуудыг хэрэгжилжсэн алтан юм яа. Энэ одоо алтан үйл гэдэг нь алтан байл.